Хүний хүүхдээс өмөрч охиноо айшлахад тань ээжээ. Хүний хүүхдээс дандаа намайг дорд үзэх юм гэж омогшиж байснаа бодохоор ичиж байна. Дэрвж явсан хинцхэн насанд минь дэггүй зан хормойгчин сэмлэн шүүр минь гэж хориглоход дэнгийн ирвэхэтэ намайг жиших юм а ээж гэж дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юм ээжээ. Наригж дэрвж цэнгэж явхад наадаж болсон бол чи гэртээ ирэх болоогүй юу гэж зандархад ээж би ч н одоо насанд хүрсэн хүн шүү дээ гэж намжирдж байснаа бодохоор уйлмар байна ээжээ. Хий гიშгүүлж хазгай алхуулаагүй таныхаа ухаанаас хүсэж аваагүй хэрнээ уусаж шингэчээ охин нь эргэж харах мүч бүртээ таныхаа үгийг эгээл өчигдөрхөн юм шиг л тодхон санах юм ээжээ. Хорвоогийн зам мөнх биш гэдгийг мэдэрлээ ээжээ. 20 гарч байж ойлгох учир юу байсан болоо? Хажууд нь байгаад байхад мэдрээгүй хэрнээ хизээ хойно би ингээд сөөмөлзээд байх юм. Хилмээр үг хоолойд аргаад байна ээжээ. Хитрхи хожуу ухаарсан харуусл минь намайг шаналгаад байна. Хинт ч хэлэхгүйгээр сэтгэл өөрөө сэмрээд байдгийм байна. Хизээч түлж баршгүй өр юм шиг л дотор өмрөөд байна. Эргэж хардгүй хорвоод ээжигээ би санаад байх юм. Инрэл хайр шингэсэн таныгаа эргэж ганцхан удаа авчираад нэг сайхан жаргамаар байх юм ээжээ. Энэ дэлхийн бүх хүүхдүүд Хиндүү над шиг битгий хожимд осээ. Эргэх хорвоо гэдэг чинь зогсдог болохоор ээжигээ амьдд нь амжиж хажууд нь жаргаарай үрсэн минь. Удахын чандад ухаан тэлмүй, ухаарлын хадагт үнэнд хүрмүй. Яруу найрыг уран зохиол та бидний ухамсарын гэгээ